Судаан улсад болоод байгаа амжих хэргийн талаар хийгээд өгөөч. Түшиг авахгүй ээ. Судаан улсад болоод байгаа амжихийн хэргийн талаар юураад өгөөч. Судааны талаар бичлэг хийгээд өгөөч. Дэмжиж байгаа лайк. Та намайг зөндөө хандлаа. Судаан улсад болоод байгаа амжигт хэргийг яриад өгөөч. Дэмжиж байгаа лайк. Тэгэхээр сүүлийн үед та бүхэн надаас түшгээ. Судаанд юу нь яг юу болоод байна? Энэ одоо үнэн юм уу, худлаа юм уу, ямар амар юм сонсогдоод байна гэсэн комментууд нэлээд харагдах болсон. Тэгээ яг одоо бидний харж байгаа ийм хөвчлэг зурнуудыг бол та нараас нэлээд инстаграмаар авсан. Тэгээ энэхүү зурнууд маань одоо Судааны улаан илс гэж сошиал дээр дөөлөн тариад байгаа. Гэхдээ яг үнэндээ эдгээр дүрс зургнууд бол ерөөсөө улаан илс мэлс биш. Тэ та бүхний бодож байгаа зүйл бол мөн. Энэ бол хүмүүсийн зохицос байгаа. За сүүлд бол дэлхийн олон улсын байгууллагууд хиймэл дагуулаас авсан зургийн дагуу Судааны газар нутг дээр бол ийм 1.5-аас 2 метрийн урттай биетүүд одоо бөөнөр газар нутгууд дээр байгааг бол анзаарсан. Тэгээ энэ бүхнийг наривчлан судалж үзэхэд бол хүний зохицснууд болж таарсан. Харж байгаа. Зарим хотуудын зургийг дээрээс харахад бол ингээд улаан өнгө ортлоо бүр ингээд цуснд утгалцж байгаа талаар бол дэлхийд дээр маш олон хүмүүс сошиал реакшн хийсэн байгаа. 2-7 оны өмнө CNN-ээр гарсан мэдээлэл байна. Ер нь бол 10 сарын 28-наас ахуулаад иймэрхүү дүр зургууд бол гарч ирсэн юм байна. Тэгээ та бүхэн асуух бах нөхцөл байдал яагаад ийм аимшигтай хэмжээнд хүрчих вэ гэдэг те судлаад харахад бол бид нар энэ талаар зайлшгүй мэдсэн байх ёстой санагдсан. Яагаад тэгэхээр энэ Судаанд болж байгаа үйл явдал Монголд болдог үйл явдлуудтай бол ер нь жоохон ийм олон зүйлээрээ төстэй санагдсан. За Судаан гэдэг улс бол Хойд Африкт байрладаг бас нэлээ том газар нутагтай, маш их байгалийн баялагтай, мал аж ахуй ихтэй, алт, газрын дос, алмаз гэх мэт ер нь бол байгалийн баялаг ихтэй орн. Тэгээд ерөөхдөө Африкийн ирээдүй маш их боломжтой газар гэж бол яригддаг байсан. Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн их хямралтай хүмүүс хамгийн их үлсэж байгаа 8 сая хүн дөрвсөн одоогийн байдлаар хүмүүс одоо Судаанаас цухтааж байгаа имлэг байхгүй, тоог байхгүй, ус байхгүй, хүүхэд эмэгтэйчүүд бол хэдэн саяар зовж байгаа үхлийн ирмэг дээр байгаа улс орон болж хувирсан. Шалтгаан нь юу вэ гэхээр Суданд иргэний дайн болж байгаа. Тэгээ иргэний дайн гэхлээрээ нэг улс эсвэл үндэстэн дотор хоёр хүч одоо төрийн удирдлагыг одоо булаацалдаж одоо хоорондоо дотроо дайдахыг хилдэг. Түр байж байгаа guys. Өнөөдрийн бичлэгийн спонсороор булчинтай уба өөр оролцож байгаа. Эцэст нь нэг юм. Хэрвээ та бүхэн мэргэжлээ сонгоогүй эсвэл ирээдүйг илүү ойлгохыг хүсчээвэл Түшиг убагийн мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Ирээдүй хайшаа явж байна вэ номыг авч сонирхоорой. Зөвхөн 10 жилийн ахалгаа ангийн мэргэжлээ сонгож амжаагүй хүмүүсээс гадна ирээдүйн технологи хайшаа явж байгааг ойлгох одоо технологи сонирхолтой хүмүүст бол зориулагдсан ном шүү. Монголын анхны химлон оюун ухаанаар алдааг засуулсан ном байгаа. Тийм учраас та бүхэн яаралтай авч сонирхоорой. Одоо цөөхөн үлдсэн байгаа шүү. Guys. За яг одоо бидний харж байгаа Омар аль-Башир гэдэг нэртэй хүн 1989-өөс 2019 он хүртэл 30 жил төрийн эрхийг гартаа барьсан. Бүр ингэ замраагүй эрх мэдэлтэй хүн байж хахад нь ард иргэд нь өөртөө бослог гаргаад 19 онд өөрийг нь засгаас унгаажсан байгаа юм. Тэгээд за бөөнөр ашгүй нэг арчлал руу шилжлээ мэжлээ. За одоо гоё арчлал маршл гэдээ явсан чи байхгүй. Нөгөө хоёр том цэргийн хүчнүүд нь хоорондоо ерөөсө тохиролцохгүй алцаад эхэлсэн. Тэгээд тэрхүү хоёр зэвсэгт хүч нь юу вэ гэхээр нэг талаас САФ буюу яг Судааны яг үндсэн одоо армийн хүч Абдел Фатах аль-Бурхан гэдэг хүнээр ямар сонин шүү дээ. Монгол нэртэй юм шүү. Абдел Фатах аль-Бурхан гэдэг нэртэй хүнээр удирдуулсан одоо энэ хүү цэргийн хүч байгаа. Нөгөө талаас RSF буюу Rapid Support Forces буюу одоо түргэн тусламжийн хүч гэх юм уу да тий буруу байж магадгүй шүү guys. Энэ хоёр зэвсэгт хүчин бол 19 оноос хойш би захирна, би мундаг, би илүү хүчтэй. Манайх одоо удирдлагыг авах хэрэгтэй гэж хоорондоо хөрлөж чадахгүй явсаар 2023 оны 4 сард одоо Судааны Хартум гэдэг хотод бол хоорондоо яг бүр зэвсэгт мөргөлдөөн босноор бол өнөөдрийг хүртэл дай явагдаж байгаа. Энэ хоёр зэвсэгт хүч нь өөртөө гэсэн одоо давуу сул талуудтай байгаа. Одоо яг үндсэн Судааны айрам нь болохоор илүү уламжлалт цэргийн технологи одоо арга барилаар явдаг. Судааныг арай нэгдмэл байлгах бол
үүрэгтэй. Олон улсын байгууллагууд талаас арай албан ёсны одоо тал гэж бол харагддаг. За нөгөөх нь нөгөө RSF нөгөө түргэн хүчнийх нь болохоор юу вэ гэхээр тэд нар илүү тийм хот дотор байлгахсаа сайн, илүү түргэн одоо тактиктай гэх юм уу да тий. Тэгээ алтны уурхай, мал аж ахуйнуудыг ерөөдөө ингээд эзэлсэн байгаа учраас арай илүү хангалттай гэх юм уу. Тэгээ бид нар ойлгох ёстой хамгийн зөвүүн юм нь юу вэ гэж энэ хоёр зэвсэг хүчний ард нь бусад том улс орнуудын эрх мэдэл нуугдж яадаг. Зүгээр жишээ шүү за. Жишээ нь зүгээр нэгтлийнх нь ард нь Орос, нэгтлийнх нь ард нь Америк байлаа гэж бодоход тэгээ ингээд тэдэр нь энэ зэвсэг хүчнүүдийн ардаас нь ингээд санхүүжүүлээд дэмжээ. Тэгээд энэ хоёрыг аль нэг нь одоо эрх мэдэл авна штэ. Тэгэх юм бол энэ одоо Суданд байгаа тэр байгалийн баялаг, энэ том газар нутаг, мал аж ахуй бүгд тэрхүү арданд байсан том улс орныхондоо харьяа эрх мэдэлд орно зү. Тэгээд энэ айгу над Монголтой бас ижлэгэн санагдсан. Монголд бас ингээд улс төрчдийн ард нэг одоо ингээд том улс орнуудын ч юм уу те том гар хүл ингээд байж идэг. Тэдэр нь албаар одоо ингээд Монгол улс дотор одоо юу гэдэг хоорондоо ив нэгдэлгүй байх, эсвэл ямар нэгэн ажлыг ингээд албаар ингээд гацаах гэдэг ч юм уу те тэрүүгээр ингээд өөрсдийнхөө улс орон одоо хөрш орнууд гэдэг ч юм уу те өөрсдөө ашигтайгаар ингээд зүгээр ингээд холоос ингээд контролдж идэг. Тэгээ тэрнтэй айгүй ижлэгэн санагдсан. Тэгээ энэ их том эрх мэдэл эд хөрөнгийн хажуугаар нь хамгийн гол нь тэр Суданд байгаа энгийн иргэд нь хохироод байгаа байхгүй. Тэр дайнд нь үргэдээд одоо ингээд хоорондоо энэ хоёр чиг бөмбөг хайлцгаар л тэр хот дээр нь ингээд буудаг ч юм уу те. Эсвэл зүгээр ямар ч хүний эрхийн тийм юу байхгүй, ойлголт байхгүй болцоо. Гэтэ дийлэн үед RSF-ийг яриад л тэр нөгөө түргэн зэвсэг хүчнийх нь айгүй ингээд их хүн зүгээр л хотоор явж байгаа л бууж байгаа л алчдаг. Одоо чинь бидний харж байгаа энэ Абу Лулу гэх нөхөр байгаа байхгүй юу? Энэ бүр ингээд алдартай бүр ингэ зэрлэг гар махны ядлагч гэдэг хочтой баачар гэдэг хочтой. Тэгээ зүгээр л таарсан хотуудаараа хүмүүс баг будаал зүгээр л ингэ шүшээл яваад байгаа ингийн иргэдэг. Бүр тийм амар юм болж ш Судан. Тэгээ энэ нь болохоор нөгөө түргэн тусламжийн тэр армийнх нь. Ер нь тэдэр нь арай зэрлэг. Тэгэхээр нөгөөх нь бас сайн хүмүүс биш бас дайн талааны хажуугаар амар их ингийн иргэдэг бол хохироодог. Гэхдээ эдэр нь арай бүр ингэ азаарны бүр зүгээр шүрчдэг гэж байгаа байхгүй юу? Одоо ингэ бичлэг байгаа байхгүй юу? Гэхдээ бичлэгийг нэлээд нууж харуулъя. Ингээ бичлэг дээр зүгээр ингээд энэ хэд ингэж явж байгаа л хээр тал нэг хэдэн энгийн иргэдтэй залуучууд хөвгөөд байгаа байхгүй юу? Уулд сууж байгаа л. Тэргээд сууж байгаа. Here, Abu Lulu is seen talking to a group of men. Then he guns them down one by one. Ингэж юм ярьж байгаа л буу гарч ирэл зүгээр нэгнээр нь буудаал. Та төсөөлтөө. At point blank range. Тэгэл ардаас нь ингээл инээгээл юу ч болоогүй юм шиг. Second video, he shares a laugh with three men. Seconds later, he sprays them with bullets. So who exactly is Abu Lulu? Abu Lulu, whose real name is said to be Al-Fateh Abdullah Idris. Тэгэл зүгээр ингээл иймхүүл юм болоод байгаа. Тэгээд нөгөө та нарын явуулаад байгаа тэр Google Maps дээрээс айгүй амар зурнууд чи идэр байхгүй шууд имлэг сургуул юу гэдэг олон хүнтэй газарлууд дайраал хүмүүст гаргаж ирээл чагсааж байгаа л буудаж байгаа. Тэгээ хүмүүс олон улсын байгууллагууд энэ дээр юу гэж ярьж байгаа нөх гэхээр энэ ч одоо бүр ингээд хүн болон Газа руу анхаарлаа хандуулад тэгсэн мөртлөө энд чинь бүр амар юм бас болоод байгаа шүү. Сүүлийн хэдхэн хоногт одоо энэ Палестин одоо Израиль хоёрын дайнаас баг илүү юм болоод байгаа. Тэрнтэй ингээд аюу харьцуулаад байгаа байхгүй юу? Тэрний сонирхолтой юм дуулахад мөх цэлмэг саяхан оруулсан влогд Судан руу очисон Нүби манай Монгол инхийг захиулагчтай хамт Суданаар явсан бичлэг орсон. Энийг юу н үзэх юм бол бас нөхцөл байдлыг айгүй ойлгох шүү. За энэ манай Монгол цэргүүдийн байгаа Нүб ямар учиртай вэ гэхээр одоо энэ хоёр зэвсэг хүчний аль нэг талд нь ороод хоорондоо байлдах биш. Ерөнхийдөө инхийг захиулаад за манайхаа одоо ингээ болцгоо гэсэн юм үүднээс ханддаг. Тэгээ тэрнээс гадна тухайн мөргөлдөөн болж байгаа газар хохирсон эсвэл хохирох магадaltaй одоо иргэдийг хамгаалах тийм чухал үүрэгтэй бол Монгол цэргүүд тэнд ажиллаж байгаа. Одоо энэ хоёр байгаа тийм гол алцаад байгаа хоёр генерал нь. Энэ хоёрыг одоо айлхахаар за манайхаа болцгоо одоо хилцээрээ хийчгээд хүү энэ хүмүүс өхрөөд ирсэн. Та хоёр ч одоо ямар сони юм бэ те. Эвтэй найртай байлдаа гэсэн үүднээс инхийн хилцээрийг зохион байгуулах гэж үзнэ. Тэгээ Монгол цэргүүдийг харж байгаа. Алба тавлаг сайхан. Ингээд сайхан ингээд Бүх хүмүүсээ нийлүүлж энэ олон монголчууд бол удаа ингээд хийд юм. тэнд аягүй чухал үүрэгтэй оролцож байгаа. Үнэхээр сүртэй гоё. Ингээл зүгээр монголчууд ингээл явж байгаа шүү дээ. юм бэ нүү. Хараа одоо нөгөө хохироод байгаа энгийн иргэч одоо ингэ явж байгаа байхгүй юу? Манай Монгол цэргүүд байна. Тэгээ ингээ зам аам нь одоо ингээд байхгүй. Одоо энэ байгаль ганц зам нь гэж байгаа. Тэгээ ингээд нуурцсан машин явах боломжгүй. Онгоцны хүртэл засмал зам үү гэж сонссон шүү. Ингээ шорон замаар явж байгаад баг хөөрдөг. Тийм бүр
улс орон зай. Зам бол сая хэд их нарийсан байна. Ямар ч хөдөлгөөн үлдэх боломжгүй болсон байна. За манай дэлхийн аваргын Наад оройдоо ингээ бэлтгэл мэлтгэл хийгээд яг л цэргийн ангид те яаж явагддаг системээр. Нэгдсэн үндэсний байгууллагын мандатын ажиллагаанд анх удаа үргэлжлэж байна. Өмнө нь болохоор нэг За ингээд манай монголчууд ингээ сайхан нүүбд нилээн хүчин зүтгэж байгаа. Монголчууд бас аягүй их байд юм байна. за ингээд манай цэргүүд маань энэ ч шүний үргээг үцдэг чинь сайн байцгаана уу? Өнөө оройны ээлжинд гарч байгаа юу те? Тэ өнөө өрөөний хуйг нэг юм. За. Шөндөө ер нь энэ хэр амгалан тавин байна? Шөндөө л одоо эндхийн цагаар шөнө 23 цаг гээд ерөөхдөө бол хөдөлгөөн зогссон байдаг. Тэг бүрэлдэхүүн одоо шөнө цагаар амарч байгаа. Одоо бол давгүй амгалан байна уу? Тэг одоохондоо бол тавгүй амгалан байгаа. Өглөө хэдэд буух вүлээ? Тэг өглөө бид нэг 7 цаг гээд байна та. 7 цаг хүртэл ингээ шүнжин байцхан байна те. Тэ нөгөө ээлжин солигдож гарч ирнэ. Хоёр ээлжтэй байдаг. За шумуул шүн болохоор ихсэж байгаа үстэй. Шөнө болохоор ихсэн. Шумуулан самгаалах цацлага тос юмнуудаа түрхэд одоо бол үргээ үүсдэг чинь. За тэгээд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баяртай. Монголын баазынхаа ингээд шалганаар буцаа ороод ирж байгаа. За сайн байна уу? За нэр хэм бэ хөө? Нэр хэм бэ? Бид дэлж бямсраа. Бид батлагч бямс үрэнтэй. За өнөөдөр орой ээлжинд гарч байна уу? Тий, орой 7 цагаас шөнийн 1 цаг хүртэл. Эмэгтэй хүн ингээд үүрэг гүйцэтгэхэд хэр хэцүү байна? Яаж юм? Яг энэ Суданд бол яг эмэгтэй хүний тесрэр төвчээр хатгажлыг харуулж байна гэж бодчихдаг дээ. За гэр бүлээ санаж байна уу? Санаж байгаа. За тэгээд манай ингээд Монгол эмэгтэйчүүд маань нийт одоо албан агчдын 15% байгаа тий? 15%. Эмэгтэйчүүд бас нэлээд олоолаа байд юм байна. Нэлээд хүч нэмж байгаа юм байна. За ингээ оройдоо спорт хийгээд, тоглолт хийгээд эн чинь маш хүнд орчинтой нөхцөл байдалтай газар штэ. Тэгээ тийм газар байгаа учраас айлхоор ингэж олонныхаа сэтгэл зүйг ингэж өргөж үйл ажиллагааны зохион байгуулах нь бол аюул чухал. Хүмүүс бол нэлээд огшиж үтсэн юм байна. Нулимс туслуулан огшоор байгаад үз дуусглаа. Ийм сайхан юм гэж байдаг. Монгол улс тэр чигээрээ тэр хоолын Африкт байгаа юм шиг санагдаж байна. Манай залуус янзтай. Омогшоод нулимс гарах гээд омогшоод ямар гоё юм бэ л гэж байна. Чухал та бидний түрүүний хардаг тэр аимштай нөхцөл байдлыг л одоо айлхоор болиулах гэж л явж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ энэ чинь тий. Тэгээ нөгөө хоёр датад байгаа зэвсэг хүчний ард нь улс орнууд байгаа гэдгсэн шүү дээ. ChatGPT-гээс л асуусан чинь бас ямар улс орнууд ард нь байх марттай хэлсэн байна. SAF гэдэг яг үндсэн армийн ард нь бол Египт, Сауди Араб, Иран, Турк, Орос гэсэн одоо талууд байх боломжтой гэж бол бичсэн байна. За нөгөө RSF-ийн ард бол Арабын Эмират. Энийг нэлээд их олон харж байгаа. Энэ бараг л баталгаатай гэж яриад байгаа. Ер нь бол Арабын Эмират нөгөө RSF-ийг ингээд санхүүжүүлээд ардаас нь туслаад энэ ард иргэдэг ингээд аюу олноор нь хормголоод байна гэсэн юм нэлээд харсан шүү. За тэгээд Чад гээд хөрш орн баха те байгаа юм байна. Оросын одоо нөгөө Wagner Group гэд байдаг. Тэр бас байх боломжтой гэж бол ярьсан байна. Инглээр яг Монгол улсын хувьд бидний хамгийн том авах дүгнэлт нь юу вэ гэхээр аль болох гадны одоо нөлөө багтаагаар дотроо ив нэгдэлтэй байх нь ямар чухал юм бэ гэдгийг харуулж байна. Та зүгээр төсөөлтөө энэ хоёр ингээд дайтаж байгаа хоёр зүгээр л за дайтад яах вэ? Хэдүүлээ ингээд ивтэй найртаагаар ингээд улс орныхоо удирдлагаа ингээ хуваагаад ч юм уу те ядаж ингээ хамтраад ингээ ивтэй найртай явъя гэсэн бол энэ олон одоо сая хүний аймнаас сийд хөрөн энэ байгалийн баялаг одоо буцаад хөлтөө орж хөгжинэ гэдэг чинь асар хэцүү шүү дээ одоо Суданы хувьд. Тэгээ цаашдаа хүртэл дайн үргэлжлэх нь айгүй өндөр магадлалтай байгаа. За цаашдаа ер нь Суданы хувьд ямар магадлалууд байгааг ярилцъя. За эхнийх нь бол мэдээж энэ хоёрын аль нэг нь ялах, нөгөөдгөө бол бут зохих. Тэгээд энэ бол бас л маш их цус уурсгана, маш их хөрөнгө мөнгө зарцагдана, маш их хугацаа орно. За дараагийн нэг хувилбар нь юу вэ гэхээр Судан хоёр хуваагдах боломжтой гэж байгаа. Одоо баг ингэж хоорноо дайцж байгаа л эдэлсэн газар нутгаараа ингээл одоо юу гэдэг нь баруун зүүн Судан гэдэг ч юм уу те нэг тэгж хуваагдах. За тэр нэг магадлал. За дараагийн магадлал нь юу вэ гэхээр олон улсын шахалтаар хилцээр байгуулах гэж. Одоо энэ нүү бид нар юу гэдэг нь те эдрийн одоо үгийг нэг өдөр сонсоод за одоо ер нь ингээд дайна болио хийндэ ашиггүй байна гэдгийг ойлгож ухаарад тэгээ ингээд инхийн хилцээр хийх. Тэгээд энэ сүүлийнх нь бол мэдээж хамгийн зөв сонголт. Гэхдээ мэдээж энэ хүмүүс бол ард нь эрх мэдэл том улс орнууд нөөж байгаа учраас ер нь бол магадлал бас л бага. Тэгээд та бүхэн харж байгаах Суданд ер нь юу болоод байгаа гэдгийг бид нар бол зайлшгүй мэдэх шаардлагатай. Тэгээд хамгийн гол энэ гим зэмгүй ард иргэдэл бол маш хэцүү байна. Эдгээр одоо яасан гэж энэ улс орнуудын
тэ энэ генералуудын хувийн ашиг сонирхлоос болж хохирох ёстой юм тэ ямар амар хувь тавилан бэ гэдгийг хэдүүлээ харж байна. За тэгээ та бүхэн бүгдээр лайкад авч эртээ бүртгүүлээрээ тэгээд олон хүнд шеэр хийж улс орнуудын гадны нөлөө гэдэг ямар осолтой зүйл юм бэ гэдгийг бол ойлгуулаасаа гэж хүсэж байна. За тэгээд дараа имсгэр уулзлаа. Түр баяртай guys.